явж болно. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай. Бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн хичээлээр сайн бацхан хүүхдүүдээ сайн бацхан хүүхдүүдээ за өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 2 оронтой тоог 2 оронтой тоонд хуваах, мөн 3 оронтой тоог 1 оронтой тоонд хуваах үйлдэлийг сурцгаана. За хамгийн түрүүнд бүгдээрээ 75-ыг 15-д хуваана. За ингийн тулд бүгдээрээ за 7-оор таслахаар яг 7 чи 15 хуваах учраас 75-ыг шууд 15-д хуваана гэсэн. За иймэрхүү төрлийн хуваахыг хийхдээ бүгдээрээ үлдэгдэлгүй хуваах учраас төгсгөлийнх нь орнуудыг харна. 75-ын 5 маань 5-аар төгсөж чинь 15 маань 5-аар бас төгсөж чинь. Тэгвэл 5-ыг хэдээр үржүүлэл 5-аар төгсөн тоо гардаг үлээ гэдгүүдээ харна. За 3 5-ын 15, 5 5-ын 25 чинь. Тэгвэл энэ хоёр тооноос бүгдээрээ туршилтаа хийж багш нь энэ 25 гэж чигийг 15 гэж хэлсэн биш үү? За энийгээ туршилтаа хийж үзнэ. Тэгэхээр 5-аар үржүүлээд үзэн шууд 15-ыг. За 5 5-ын 25 тийм ээ. За 1 5-ын 5 нэг 2-оо нэмлээ 75 гээд таарж байгаа учраас энэ бодлогын маань хариу 5 гарах нэ. За дараагийн бодлого 86 хуваах нь 43. За бас төгсгөлөө харна. 8-ыг 44-т хуваажлах учраас 86-ыг бүтнээр нь 44-т тавья шүү. За 43 маань 3-аар төгсөж чинь 86 маань 6-аар төгсөж чинь. Тэгвэл 3-ын тоог хэдээр үржүүлбэл 6-аар төгсөн тоо гарах вэ гэдгийг шалгана. Тэгвэл 3-ыг 2-оор үржүүлэхэд 6-аар төгсөн тоо гардаг. Өөр 3-ын үрдэн 6-аар төгсөн тоо байдгүй тийм ээ. Тэгэхээр энэ 43-гаа шууд 2-оор үржүүлээд бичих юм бол энэ 86 маань гарах нэ. 2 3-ын 6, 2 4-ийн 8. За ингээд таарчж байгаа учраас энэ бодлогын маань хариу 2. За дараагийн бодлого 84-ийг хуваах нь 28. 8-ын хүрдэнд 4-өөр төгссөн тоо хэд байдаг вэ гэдгийг шалгах нь байна. Тэгэхээр за ямар ч эхлээд 8-д хувааж болохгүй учраас 84-т бүтнээр хуваах гэдгийг харчин. Тэгээд нөө төгсгөлөө харна тийм ээ. За 3 8-ын 24 бас 8-8-ын 64 4-өөр төгсөж байна. Тэгвэл энэ маань 8-аар өгөх юм бол их тоо гарч нь 2 8 16 гээд 100 гарна болчин 80-аас итэр чинь тэгэхээр 3-аар өгөөд үзнэ. 3 8-ын 24 2-ыг саналаа 2 3-ын 6 2-ыг нэмлээ 8. Ингээд таарах нь. За энийг амарханаар бодохын тулд яг нь төгсгөлийг харах нь байна. Хуваагч хуваагдагч хоёрын төгсгөлийг харна гэдгийг анхаараа. За яа. Төгсгөлийнх нь 1 орон гинэ. За тэггүй нөө 28-аа 2-оор ч үжүү 3-оор ч үжүүлээ зарим хүмүүс болохоор 9 8 гэдэг ингээд олон тоо үржүүлээд жоохон цаг алдаад идэг За 7-д хуваажлахгүй 37 тийм ээ. Тэгэхээр 74-ийг бүтнээр нь 37 хуваана. Тэхийн тулд одоо 7-гийн хүрдэн дээр бодолт хийх нэ. За 7-г 2-оор үржүүлэх юм бол 14 гардаг Тэгэхээр 37-гоо 2-оор үржүүлээ. Өөр 2-оор 4- өөр төгсөн тоо байхгүй 7-гийн хүрдэнд тийм ээ. За 2 7 14 1-ийг саналаа 2 3-ын 6 сонсон нэгтэйгээ 7. Ингээ хариу маань таарлаа. За ингээд та нар маань бичлэгээ зогсоогоод энэ 2 оронтой тоог 2 оронтой тоонд хуваах үйлдэлүүдээ бодцоод бичлэгээ дахиад цааш нь өргөжлүүлээд үзээрэй. За 3 оронтой тоог 1 оронтой тоонд хуваахын тулд 3 төрлийн л бодлого байгаа. За бодлого болгон дээр нь багш нь 3 жишээ хамгийн сүүлийн бодлого дээр 4 жишээ тайлбарлаж өгье. За 804-өө бүгдээрээ 4-т хуваая. За 4-т хуваахын тулд одоо 1 орноор нь шалгана. 8 маань 4-т хуваагч нь хуваагдана тэгэхээр шууд хуваагаад явна гэсэн. 8-ыг 4-т хуваахаар 2. 2 4-ийн 8. За тэг доош буугаад ороод ирлээ. Одоо тгийгээ 4-т хуваана. Тгийг 4-т хуваахаар тэг. За хаслаа тэг гарах учраас дээрээс 4-ийн 5 буугаад ирлээ. 4-ийг 4-т хуваая. 4-ийг 4-т хуваахаар 1. Ингээ энэ бодлогын минь хариу 201 гарах нэ. За дараагийн бодлого. За 9-оор таслалаа тийм ээ. За 9-ийг 3-т хуваахаар 3. За 6 буугаад ирлээ. 6-аг одоо 3-т хуваахаар 2. За 3 буугаад ирлээ. 3-ыг 3-т хувагаад 1. За
За ингээд энэ бодлого нь хариу 321. За дараагийн бодлого нэг орноор нь ингээд хуваачих нь шүү дээ. За 648-ыг хуваах нь 2. За 6-гаа хуваана тийм ээ 6-гаар таслаа. 6-г 2 туухаар 3. За ингээд 6-аас 6-г хасаад тэг болно. 4-ийн тоо дээрээс бууж ирлээ. 4-ийг 2 тугаана. 4-ийг 2 туухаар 2. За таслаа тэг 8 уугаад ирлээ. 8-ыг 2 тугаад 4. За ингээд хариу маань гараад ирлээ. За хамгийн ихний хариу маань 201, 2 дахь хариу маань 321, 3 дахь хариу маань 324 гарлаа. За дараагийнхаа энэ бол амархан байна тийм ээ. Нэг орноор нь хуваал явчихна. За 2 дахь төрлийн ерөөсөө 3 төрлийн бодлого байдаг гэсэн. Эхний төрөл нь ерөөсөө энэ. За 2 дахь бодлогоо бүгдээрээ харцгаая. За нэгийг 2 тувааж болохгүй. Тэгэхээр 18-ыг 2 туваажна. 18 2 хуваагдана. Тийм учраас 18-аар таслаа. 18-ыг 2 туваад 9. За 2-9-18 хаслаа. Дээрээс 6 буугаад ороод ирлээ. 6-г 2 туваа. 6-г 2 туухаар 3. Ингээд хариу маань 93 гарлаа. За дараагийн бодлого маань за 2 туваагт 3 маань 2 туваагт 2-ыг 3 тувааж болохгүй. Тэгэхээр 27 3 туваагт хуваагдана. Тийм учраас 27-оор таслах нь. За 3-9-ийн 27. За дээрээс 6 буугаад ирлээ. 6-гаа 3 туваа 2 6-аас 6 гэслаа тэг тийм ээ. За тэгэхээр энэ бодлогын маань хариу 92 гарах нь байна. За дараагийн бодлого. За 4-ийг 9 тувааж болохгүй. Тэгэхээр 45-аар таслах нь байна. За 5-аараа өглөө 5-9-ийн 45. За хаслаа тэг дээрээс тэг буугаад ирлээ. Тэгийг 9 хуваагаад тэг ингээ хариу маань 50 гарлаа. За ингээд бүгдээ хариунуудаар биччихье. За энэ хоёр бол гайгүй амархан бодлого байна. За хамгийн сүүлийнх нь үлдэгдэлтэй хуваах бүгдээрээ сайн мэдэн тийм ээ хүүхдүүдээ. Үлдэгдэлтэй хуваахыг яаж боддог вэ? Тэрнтэйг адилхан энэ үйлдэлүүд их шүү. За хамгийн ихний бодлогон дээр нь бүгдээр үзье. За 5-ыг 7 туваажлах учраас 54-өөр таслана тийм ээ. За одоо энэ дээр 7-ийнхаа хүрдэг санана. 7 7 49 7 8-ын 56 хитэрчж байгаас 56 гэхээр тэгэхээр 7-гоор өхөн энэ бүгдээрээ 7 7 49 54-өөсөө 49-өө хаслаа болохгүй учраас 4-өөсөө хасуулахгүй учраас урдаасаа зээлэн тийм ээ. За 5. За дээрээс 6 буугаад ирлээ. 5 6 2 маань нийлээ 56 гэдэг тоо болчихно. 56-гаа 7 туваана. 7 8-ын 56 ингээ хариу маань 78 гарах нэ. За дараагийн бодлого 7-г 9 тувааж болохгүй учраас 76-аараа таслана. За 9-ийнхаа үрдийг бодно. 8-9-ийн 72, 9-9-ийн 81 яг хитэрчж байгаа. Яг хитэрснийх нь өмнөх тоогоор өгнө шүү. За 8-аар өглөө 72, 6-аас 2-ыг хаслаад 4. За 4-аар 5 буугаад ирлээ дээрээс. За 5 45 нийлээ 45 болно тийм ээ. 45-ыгаа 9 туваа. 5-9-ийн 45. За ингээ энэ бодлогын хариу 85 гарлаа. За дараагийн бодлого 1-ийг 4 тувааж болохгүй 11-ээр таслаа. 11-ийг 4 тувааж болно тийм ээ. За 3 4-ийн 12 11-ээс нь их болчихоор болохгүй. Тэгэхээр 2 4-ийн 8 2-оор өгье. За хаслаа. Хойноос 10-ыг зээлэн тийм ээ. За 3 дээрээс 6 буугаад ирлээ. Тэгэхээр 36 гэдэг тоогоо 4 туваах нь. 4-9-ийн 36 гэдэг учраас энэ маань хариу маань 29 гарах нэ. За дараагийн бодлого. За 6-ыг 9 тувааж болохгүй 65-ыг 9 тувааж болно тийм ээ. Тэхийн тулд одоо бас 9-ийн хүртийг мэдэх ёстой. За 7-9-ийн 63 7 9-8-ийн 72 гэд хитэрчж байгаа учраас 7-гоор өгнө бүгдээрээ. За 7-9-ийн 63 5-аас 3-ыг хаслаа 2 7 буугаад ирлээ 27 гэдэг тоогоо одоо 9-тэй байна. Тэгэхээр 3-9-ийн 27 ингээ хариу маань 73 гарах нэ. За эхний хариу 78, 2 дахь хариу 85, 3 дахь хариу 29, 4 дахь хариу 73 гарлаа. За тэгвэл одоо бүгдээрээ хамгийн сүүлийн бодлогыг бодохтойх нь нэг үлдэгдэлтэй хуваах гэдэг тоогоос санах нь. За бусад хоёр нь бол гайгүй. Тэгэхээр